Сайн байцгаана та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За хэдүүлээ өнөөдөр possessive pronoun буюу хамаатуулахын төлөө нүгийг үзнэ. За та бүхэн маань бичлэгээ зогсоож байгаад яг энэ хүү слайдны нүүрнээр байгаа article гэдгийг ялгац гишүүн гэж тэмдэглэж аваад personal pronoun гэдгийг биеийн төлөө нүг гэж тэмдэглэж аваад за possessive pronoun буюу possessive article-ийг хамаатуулахын төлөө нүг гэж тэмдэглэж аваад яваарай. За энийг ингэж авснараа яах вэ гэвэл доошоо одоо бусад слайдуудаа үзээд толгой ирэхгүй. За үүнээс гадна өнөөдөр би та бүхэндээ зөвхөн энэ чеклистний зургийг харуулж байна. За өмнөх хичээлүүдэд та бүхэн маань сайн чеклээд яваарай. За энэ дээр бол бид нэр үйл үг, нэр үг, тэмдэг нэр, биеийн төлөөний үг, за мөн асуух үг, баймж үг гэдэг ингээд 6 хичээлийг үзсэн байгаа. За энэ дээр бол та бүхэн маань өөрсдөө чеклист хийгээд яваарай. За өнөөдөр бол хэдүүлээ артиклуудын төрлөөс possessive article-ийг үзнэ. За энэ хүү possessive article маань бол хамаатуулахын төлөөний үг гэж байгаа. За бидэд бол биштэмтэй артикл буюу үн биштэмтэй артиклийг үзчихсэн. За энэ хүү хоёр артикл нь бол артиклууд бусад артиклууд дээр дандаа одоо энэ хүү хоёрын энэ биштэмтэй артикл, үн биштэмтэй артиклийн зарчмаар явдаг гэж би та бүхэнд өмнөх хичээл дээр хэлжсэн. За тэгэхээр энэ possessive article маань бол одоо үн биштэмтэй артикл хоёрын хоёулынх нь үүргийг гүйцэтгэж явдаг байна. За эдгээр артиклуудыг би та бүхэнд энэ доор жишээтэй бүгднийг тайлбарлаж өгье. За хамгийн эхлээд бол demonstrative article гэж байна. За энэ хүү артикл нь бол биштэмтэй артиклийн үүргээр орж явна. За би энийг бол ингээд та бүхэндээ сайхан тодруулаад тэгээд тайлбарлаад явъя. Биштэмтэй артиклийн үүргээр орж явдаг байна нүгэлбэрт. За жишээ өгүүлбэрийг хэдүүлээ харъя. Ich brauche jenes Auto гэхлээр одоо надад тухайн машин л хэрэгтэй байна гэсэн утгаар орж байна. За энэ хүү машиныг бол та бүхэн өмнө нь үзчихсэн. За яг тэр машин л надад хэрэгтэй байна гэсэн утгаар биштэмтэй артиклийн үүргээр бол орж байна. За их suche diese Frau гэхлээр яг л энэ одоо эмэгтэйг хайж байна гэдэг утгаараа бол энэ дээр ороод за энэ хажуудаа зургийг барьчихсан ч юм уу диск бол одоо яг энэ эмэгтэйг л хайж байна гэдэг яг биштэмтэй буюу одоо яг тодорхой артиклийн үүргээр бол энэ демонстратив артиклууд нь ордог байна. За та бүхэн ажиглаж байгаа бол das Auto за энэний бол хүүс нь бол das буюу сармаг үг байгаа. За jenes гэдгийнхээ ардталт бол яасан бах нь S нь залгагдаад орсон байгааг та бүхэн харж байна. За энэ дээр бол diese Frau, die Frau, diese Frau гэдэг ингээд орж байгааг харж байна. За possessive article бол өмчийн статусыг харуулдаг. Одоо бидний өнөөдөр үзэх гэж байгаа артикл маань байна. За энийг бол би шарангуур ахаа тэмдэглэжээ. За биштэмтэй артикл болон үн биштэмтэй хоёр артиклийн хоёулынх нь үүргээр ордог байна. За жишээ өгүүлбэр бол ich brauche dein Auto. За das Auto, ein Auto биштэмтэс артикл. За та бүхэндээ би зааж өгсөн kein Auto эсвэл mein Auto, dein Auto гэдэг ингээд үн биштэмтэй артикла цээжилчих юм бол уртлынх нь үсгийг нь солиод ингээд амархан одоо бусдуудыг нь цээжилж болдгоо гэж тайлбарлаж өгсөн тийм үү. Тэгэхээр энийхээ одоо дүрмээр бол тайлбарлаж цээжилж болох нь байна. За ich suche meine Frau гэхлээр die Frau, eine Frau, meine Frau. За тэгэхээр би бол өөрийнхөө эхнэрийг хайж байна гэдэг утгаараа энд орж байна. За чиний машин надад хэрэгтэй гэд одоо бол өмчийн статусыг заасныг бол энэ хоёр өгүүлбэр маань харуулж байна. За 3 дахь артикл маань бол indefinitive article гэж байна. За indefinitive article нь бол одоо үн биштэмтэй артиклийн үүргээр ордог байгаа. За үн биштэмтэй артиклийг би энэ дээр цэнхрээр тэмдэглэжээ. За үн биштэмтэй артиклийн үүргээр beispiel нь бол жишээ нь бол jeder Mensch braucht Liebe гэхэлэр хүн болгонд хайр хэрэгтэй гэд. Энэ дээр der Mensch, jeder Mensch гэдэг энэ дээр яг нь үсэг авсан байгааг харж байгаа. За хоёр дахь жишээ өгүүлбэр бол manche Fragen sind sinnlos, die Fragen олон тоон дээр байна. За тэнгуүтээ manche гэдэг нөгөө олон тооны төгсгөлийг авсан байгааг та бүхэн маань харж байна. За энэ дээр бол одоо та бүхэн маань 0 артикл буюу
нэр үг маань бол зарим тохиолдолд өгүүлбэрт орохдоо артикл авдаггүй. За жишээ өгүүлбэрийг хэдүүлээ энэ дээр харъя. Ich träume vom Geld und Macht. Тэгэхээр би мөнгө болон одоо эрх мэдлийг мөрөөдөж байна гэсэн утгатай өгүүлбэр байна. За энэ дээр бол артиклууд ороогүй байна. Хэрвээ die гэдээ авах юм бол von der болоод энэ өгүүлбэрт ороод ахаад von dem болж энэ өгүүлбэрт ороод ягаад гэвэл das Geld von dem за тэгээд von der гэж ингэж орох нь өгүүлбэрт бол за энийг бол зүгээр жишээгээр хэдүүлээ авч харж байгаа шүү. Гэхдээ энэ өгүүлбэрүүд нь бол утгаасаа шалтгаалагдаад артиклгүй ордог. За тэгэхээр би энэ мөнгийг энэ одоо хүч чадлыг мөрөөдөж байна гэдгээр одоо орчуулагдаж орж байна. Тийм учраас энэ дээр бол артикл хэрэггүй байх нь байна. За ein гэж орох юм бол einem гэдэг одоо нөгөө von артиклийн дараа датив авдаг учраас von einem Geld, von einer Macht гэж орохлоор энэ дээр нэг мөнгө, нэг хүч чадал гэж байдаг учраас яах нь энэ дээр von Geld und Macht гэдэг ингээ артиклгүй ордог байх нь байна. За үүний дараа бол wer article гэж байгаа. За wer article бол wel was für ein гэсэн асуултанд хариулагдаад за асуух үгнүүд байдаг байх нь байна. За энэ дээр бол welche Frau gefällt dir? Welches Auto gefällt dir? Тэгэхээр чамд ямар одоо эмэгтэй таалагддаг вэ? За энэ дээр бол одоо Frau гэж байгаа учраас яах нь welche гэж авч байна. Одоо энэ дээр Buch гэх юм бол welches das Buch, welches Buch гэж яаж гинэ үү? Энэ дээр бол S нэмэгдэж байгааг харж байна тийм үү? Welches Auto за тэгэхээр das Auto, welches Auto gefällt dir гэж ингэж ордог байх нь байна. За хэдүүлээ одоо ингээд possessive article руу орох гэж байна. За possessive article руу орохоос өмнө за би та бүхэндээ бол сая артиклуудын бүх одоо хувилбаруудыг яаж ордгоо, үн бичнэмтэй артиклаар ордгоо, эсвэл бол бичнэмтэй артиклаар ордгоо гэдгийг бүгднийг нэг бүрчлэн тайлбарлаж өглөө. За одоо хэдүүлээ энэ дээр possessive article орохоос өмнө нэг хэн зүйлийг одоо энэ дээр харъя. За possessive article гэдэг маань өөрөө possessive article гэдэг маань өөрөө артиклийн төрөлд орж байгаа. Артиклийн төрөлд орж байгаа. За бичтэмтэй артикл, үн бичтэмтэй артикл, нүүл артикл бид өнгөсөө тайлбарсан тийм үү? Demonstrative article гэдэг эдгээр артиклууд нь артиклийнхаа үүргээр ордог байхаа нэ. За ингэхдээ possessive article маань possessive pronoun-ны үүргээр бас орж болдог. Possessive pronoun-ны үүргээр орж болдог. За та бүхэн маань энэ зураасыг хараарай. Эндээс энэ зурааснаас дээшээгээ та бүхэндээ нэг зүйлийг харуулъя. Зураас зураад. За. За. Энэхүү зурааснаас дээшээгээ энэ гурван артикл бол яг артиклийнхаа үүргээр орно. Бичтэмтэй, үн бичтэмтэй нүүл артикл. За эндээс дээшээгээ болвол энэ зурааснаас дээшээгээ энэ гурав болвол яг нь pronoun-ны үүргээр ордог байх нь. Бид нар бол personal pronoun-ыг үзсэн тийм үү? Биеийн төлөөний үг. За relative pronoun гэж байдаг байх нь байна. Энэ бол нийлмэл өгүүлбэр дээр орж ирнэ. За reflexive pronoun гэж бас байдаг. За энэ дээр бол үйл үг үзээд одоо үйл үгийн sich form гэж байдаг. За энэ дээр бол тэр формыг үзэхлээр энэ ордог байх нь байна. За тэгэхээр үүнээс доошогоо бол бүгдээрээ яг холимог байдлаар артиклийн үргээр орно. Артиклийнхаа үргээр ч орно, pronoun-ийнхаа ч үргээр орно. За энэ дээр бол энэс дээшээгээ бол яг нь зөвхөн pronoun, энэс дээшээгээ бол зөвхөн бичтэмтэй, үн бичтэмтэй артиклийнхаа үргээр ороод явчихдаг байх нь байна. За тэгэхээр би та бүхэндээ энэ эдгээрүүдийг бол бүгднийг сайхан өгүүлбэртэй тайлбарлаад өгчихсөн. За энэ дээр бол та бүхэн маань ахаад анхаарлаа хандуулаарай. За энэ зурааснаас доошогоо болвол яг нь энэ зурааснаас доошогоо болвол яг одоо pronoun-ийнхаа үүргээр ороод энэ зурааснаас дээшээгээ болвол нөгөөдөл маань артиклийнхаа үүргээр ороод явчихдаг байх нь байна. За тэгэхээр ерөндөө бол та бүхэн маань эндээс ажиглаж байгаа эдгээрүүд маань ерөөсөө л одоо нэр үгийг тойрсон артиклууд байж таарах нь би та бүхэндээ хичээл эхэлж nomen гэдэг хичээлийг үзэж байхад хэлж байсан. За юу болвол
нэр үг бол дандаа артиклтэй явна. Дандаа артиклтэй явж орж байгаа. За нэр үг артиклгүй орох юм бол зөвхөн түрүүний тайлбарласан утгаас шалтгаалагдаад ингээд ордог байх нь байна. А түүнээс бол эндээсээ дандаа энэ тойроод байгаа шонгуудыг бол та нар эдгээрүүдийг гэж ойлгож болно. За эндээс дэш энэ гурван прономыг оруулж болохгүй эдгээрүүдийг гэж ойлгож болно. За тэгэхээр эдгээрүүд маань бол проном нь авдаг байх нь байна. За одоо хэдүүлээ хамаатуулахын төлөөний үгээ харъя. За хамаатуулахын төлөөний үг дээрээ бол бид нэр статус засан үг гэж түрүүн ярьсан тийм үү? За статус засан үг дээрээ нэг жишээ одоо юун дээр авъя? Үснэгтэн дээр авъя. За энэ дээр бол masculine, neutrum, feminine, plural гэдэг эдгээр үгнүүд байна. За энэ дээр бол та бүхэн маань personal pronomen-ыг харж байна. Энэ дээр бол possessive article буюу possessive pronomen-ыг харж байна. За энэ дээр бол эр үхүүсийн үгнүүдийг одоо хамаатуулсан байна. Сар мөхөөсийн үгийг хамаатуулсан. За эм хүүсийн үгийг хамаатуулсан. Олон таг хамаатуулсан байна. За энэ дээр би уншиж үзье. Mein Bruder гэхлээр der Bruder, mein Bruder. За бас ein Bruder гэж хэлээд явж болдог тийм үү. Тэгэхээр mein Bruder гэдэг ингээд одоо ихшгээрээ төгсөөгүй der Bruder, ein Bruder, mein Bruder гэж орж байна. За энэ дээр мөн адилхан kein Kind, das Kind, ein Kind, kein Kind. За энэ дээр болохоор die article авдаг учраас meine Schwester гэж орж байна. За энэ дээр бол ахаад нөгөө die article ордог учраас meine Autos гэдэг энэ артлынх нөгөө нь бол яг нь олон тон дээр зогссон байгааг та бүхэн маань харж байна. За тэгэхээр энэ дээр та бүхэн маань харьцуулаад хараарай. Ich, mein, du, dein, er, sein, sie, ihr гэхлээр тэр эмэгтэй ах гэдгээр орж байгаа. Es, sein. За тэгэхээр тэр S гэдэг маань бол хүүхдийг төлөөлж болно тийм үү? Тэгэхээр es, sein Bruder. За тэгэхээр wir, unser, ihr, euer, sie, ihr гэж энэ дээр бол харагдаж байна тийм үү? За тэгэхээр би, миний, чи, чиний, тэр эрэгтэй, тэр эрэгтэн, тэр эмэгтэй, тэр эмэгтэн. За би энэ дээр улаалгах чи тэр эмэгтэн, es тэр юмны эсвэл бол тэр хүүхдийн. За wir, бидний, unser. За ihr гэж байгааг та бүхэн маань энэ дээр харж байна уу? За энэ хоёр маань бол жоохон ойролцоо адилхан байна. Эднэр бол тэд нарын гэж орж байгаа мөртлөөс энэ дээр бол яг нь тэр эмэгтэй ингэж орж байна. За тэгэхээр та бүхэн маань сайн анхаарлаа хандуулаарай. Энэ бол контекстээс хамаарат ингээд бичигдэж ордөө шүү. Та бүхэн маань контекстээс хамаарч орчуулах болно. Хэлний төвшин ахаад ирэхлээр маш амархан. Одоо бол толгой эргээд жоохон ойрхон харагдаад иж магадгүй. За тэд нарын гингүүтээ. За та нарын гингүүтээ. Euer Bruder. Euer Kind. Ihr гэдэг нь маань бол euer гэж хувирдаг байх нь. Sie гэдэг маань бол за энэ дээр бол хүндэтгсэн хэлбэрийг та бүхэн маань харж байна. За үүний дараа бол олон тоо юм байна. За тэгэхээр sie, ihr гэж дахиад нөгөөх маань яасан байх нь вэ? Тэдний гэд ингээд дахиад энэ улаанаар авагдсан байгааг харж байна. За тэгэхээр энэ та нар тэд нарын тэр эмэгтэй гэдэг маань бол яг нь маш адилхан харагдаж байгаа. За тэгэхээр ингээд хүмүүс энэ нь юун дээр толгойн эргээд идэггүй гэвэл за та бүхэндээ би харуулъя. Одоо нэг хүснэгтэн дээр слайдн дээр за personal pronomen гэдэг маань өөрөө биеийн төлөөний үг. Possessive article гэдэг маань бол хамаатуулахын одоо төлөөний үг. За энэ дээр бол pronomen гэдгийг та бүхэн маань харж байна тийм үү? Энэ дээр pronomen, possessive pronomen, personal pronomen гэж. За тэгэхээр энэ дээр бол pronomen-оос нь болоод хүмүүс нэгдүгээр тандуураад байдаг үгийн нэршлээс нь. За яагаад гэвэл possessive article маань possessive pronomen-ийн үүргээр бас яг ордог. За энэ бол хоёулаа хамаатуулахын одоо статус заасан, хамаатуулахын төлөөний үг заасан. Яг нь ийм нэршлэл нь хоёр өөр болохоос биш адилхан одоо хамаатуулахын төлөөний үг заадаг ийм нэршлийн үгнүүд байх нь. За үүнээс олж андуурдаг. За мөн тэр эмэгтэй энэ дээр бол та бүхэн маань харж байна. Одоо та нар гэж орсныг тийм үү? Та нар гэж орсныг. За энэ дээр бол тэр эмэгтэй ингэж орсныг та бүхэн маань харж байна. Тэр эмэгтэй ингэж орсныг. Тэгэхээр эдгээрүүдээс болоод хүмүүс жоохон толгой нэргээд андуурах гад байдаг. Тэгэхээр эдгээрүүдийг бол та бүхэн маань ялгаж цээжлэх нь шүү. За тэгэхээр
Энэ бол хоёр өөр юм гэдгийг бол одоо тий энэ бол business одоо business буюу өөрийн статус заасан үг бахна. За энэ бол биеийн төлөөний үг бахна. За одоо хэдүүлээ энэхүү өгүүлбэрээ одоо үгнүүдээ хамаатуулахын төлөөний үгнүүдээ одоо артиклууд дээр харъя. За аккузатив, датив артиклууд дээр за энэ дээр бол та бүхэндээ би яг зөвлөсөн тийм үү? Ein гэдэг артиклийг л цээжилчих юм бол энэ уртталт нь үсэг нэмээд адилхан орчдөг учраас за ihren, euer гэдэг эдгээрүүд бол өөрсдийнхөө хувирчин. За dein, mein, sein гэдгүүд маань бол яг үн биштэмтэй артиклтэй та бүхэн маань адилхан зээжилчих юм бол яг адилхан хувираад явдаг байгаа. За тэгэхээр эдгээрүүд маань бол яг адилхан энэ артиклуудын үүргээр бол хувираад явдаг байна. Та бүхэн маань энэ бол үн биштэмтэй артиклээ зээжилчих юм бол бүх юм амархан болох нэ. За одоо хэдүүлээ энэ дээр жишээ өгүүлбэр дээр харъя. За possessive article гэдэг маань бол possessive pronomenтэй адилхан гэдэг утгаар би тэнцвүүгийн тэмдгэрийн дээр харуулсан байна. Харин personal pronomen-оос өөр шүү гэдгийг бол энэ дээр хасах нэмэхээр харуулсан байгааг та бүхэн манайс хэлж байгаа бах. За би та бүхэндээ хамгийн эхлээд биеийн төлөөний үгийг үзэхдээ 1-р бие, 2-р бие, 3-р бие ганц тоо, 1-р бие, 2-р бие, 3-р бие олон тоо гэдгээр нь цээжлээ гэдгийг би та бүхэндээ нэлээх сануулсан байгаа. За би та бүхэндээ энийг бол харьцуулаад монголоор орчуулад дуудлага нь бол хэлээд өгчихсөн. Одоо хэдүүлээ энэ дээр жишээ өгтэй хавъя. Mein Bruder гэхлээр миний ах, mein Bruder und ich lernen Deutsch гэхлээр миний ах болон бид хоёр герман хэл сурж байна гэдэг утгаар орж байна. За энэ дээр dein Bruder, wie heißt dein Bruder eigentlich гэхлээр чиний одоо ахыг хэн гэдэг вэ гэдгээр орж байна тийм үү? За энэ дээр бас жишээлбэл ээж гэдэг үгийг авах юм бол яг нь дөрмийнхаа хувиргалаараа die Mutter, deine Mutter гэж орох нь. Deine Mutter. Тэгэхээр wie heißt dein Bruder гэхлээр одоо dein гэдэг маань бол яг нь эр үгэн дээр хэрэглэгдээд deine гэх юм бол deine Mutter гэх юм бол им үгэн дээр хэрэглэгдээд явдаг байна. Wie heißt deine Mutter eigentlich? За та бүхэн маань бол энэ төгсгөлийг ажиглаж байгаа бох тийм үү? За ах дээр хэрэглэх юм бол sein, dein гэдэг ингэ явдаг байна. За энэ жишээгээр бол яг адилхан доошоо үргэлжлээд явах нь байна. За тэгэхээр possessive article гэдэг маань бол ийм амархан зүйл байна. За би дахиад хичээлээс zusammenfassen-аад та бүхэндээ давтаж хэлье. За хэдүүлээ бол артиклийг үзсэн, биеийн төлөөний үгийг үзчихсэн. Өнөөдөр бол possessive article-ийг үзэж байна. За possessive article бол хамаатуулах буюу besitz заасан одоо өмчлийн статус заасан үг байна. Ich brauche dein Auto гэхэлэр чиний машин надад хэрэгтэй байна гэсэн утгаар орж ийн тийм үү. За тэгэхээр possessive article нь бас possessive pronomen-ийн үүргээр ордог учраас ийм хоёр адилхан нэршилтэй авах нь байна. За possessive article маань бол дандаа personal pronomen-тай хамааралтай явж байгаа нь ich. За энэ дээр бүгдээрээ харъя яагаад хамааралтай явж байгааг нь. За эдгээрүүд нь бол одоо яг pronomen-ийнхаа үүргээр ордог гэдгийг бид нэр одоо сайн харсан тийм үү. За тэгтээ хэдүүлээ possessive pronomen, personal pronomen хоёрыг бол энэ дээр харъя. Энэ дээр бол personal pronomen байна. Энэ дээр бол possessive pronomen байна. Personal pronomen-ыг биеийн төлөөний үг нь, биеийн төлөөний үг нь, possessive pronomen-ыг бол хамаатуулахын төлөөний үг гэдэг байна. За эдгээр үгнүүд маань бол эдгээр хамаатуулахын төлөөний үгнүүд маань бол T ялгал дээр яг ингэж хувирдаг. Яг үүнтэй адилхан. Das mein Vater, der Vater, mein Vater. Den Vater, meinen Vater. Meinen Vater, seinen Vater, das Buch, ihr Buch ч юм уу те ингэж хувираад явдаг байна. За бид нар бол ein гэдэг артиклийг цээжилчих юм бол урд нь kein за үгүйсгэхэд бол kein одоо минийх гэж хэлэх юм бол mein, чинийх гэж хэлэх юм бол dein гэдэг ингэ явдаг байна. За эдгээрүүдээсээ бол хөшгөрөө солигдоод meine Mutter, mein Vater гэдэг ингээд артлаараа солигдоод явдаг байна. За өнөөдрийн хичээл бол ийм амархан зүйл байна. За бүхэндээ амжилт хүсье. За тэгээд одоо бид хэд бол хэдхэн хичээл үлдчихсэн та бүхэн маань даалгавраа хийгээд одоо хичээлээ маш идэвхтэй үзээд энэ 7 хоногийг дуусгаарай. За анхаарал тавьсанд баярлалаа.